Өнөөдөр Орхон аймгийн амрын талбай дээр ерөнхий олонх сургуулийн сургуулийн сурагчдын дунд бид нэг гэр бүл төсөлтэй илдээ хийж 5,000 гаруй сурагчдад ном бэлгэллээ. Энэхүү арга хэмжээг Эрдэнэтээс сонгогдсон улсын хурлын гишүүн Содулис Нашлан аймгийн ерөнхий олонх сургуулийн 12 сургуулийн төлөөлөл болсон 5,000 хүүхдэд бид нэг гэр бүл төслийг санаачлах төлөвлөдөг оюуны хөрөнгө хийж 5,000 ном бэлгэллээ. Энэхүү бид нэг гэр бүл дурсгалын номонд Монголд анх удаа Эрдэнэтийн бүх сургуулийн нэг үе эрдмийн мөрхөөж байгаа бүх хүүхдүүд багш ажилтнуудыг хамтан зурагтаар мөхүүлсэн бөгөөд дурсамжаа бичиж үлдээх боломжтой байна. Нэг гэр бүл гэдэг ном хийсэн байгаамаа. За намаа үзүүлээ. Энэ номон дээр дүүнер та нарын бүгднгийнхээ чинь зураг байгаа. Найз нөхдийн чинь зураг байгаа. Одоо найз охин, найз банд, багш нар чинь бүх сургууль хамт олноороо та нарын зургийг энэ номонд эвлүүлж хийсэн ном байгаа. Тэгээ өнөөдөр би амрын талбай дээр Эрдэнэтийнхаа бүх ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн төлөөлөлд энэ номоо бэлгэлэх юм аа. Энэ ангийн төлөөллийг бол сургуулиудтай найрж хүүхдүүдэд сонгосон байгаа. За би яагаад бүх гэж хэлээд байна гэхээр миний хувьд гишүүнээр сонгогдож ажилласнаа би бол Эрдэнэтийнхаа бүх сургуульд 5 хэлний компьютерийн танхим байгуулж ирсэн. Бүх сургуульд хөгжмийн зэвсгийн кабинет байгуулж ирсэн. Бүх цэцэрлэгт хөгжмийн зэвсгийн кабинет байгуулж ирсэн. Мөн манай бүх цэцэрлэгүүдэд одоо тоглоомын талбайтай болгож ирсэн юм аа. Ингээд өнөөдөр би бүх сургуулийн дүүнертаа ийм бэлэгтээ ирлээ. Энэ номыг авснараа бүгдээрээ нэгэн гэр бүл болж байгаа шүү миний дүүнер. Нээлтэнд оролцох хүүхдүүдийг сонгохдоо суглаа сургуулж бүх сургуулийн анги тус бүрээс 3 хүүхдийг шалгаруулж сонгосон байна. Энэхүү арга хэмжээнд ирсэндээ баяртай байна хэмээн бяцхан хүүхдүүд ийхүү ярьж байна. Яг нэг автомаас хэлдэг. Бид хамгийн ихний ээжид яг өөрийнхөө сургуулийн Намайг Дандибазрын Утгын Эрдэнэ гэдэг. Би 15 дахь сургуулийн 5 ангид сурдаг. За би өнөөдөр ийм гоё ном авлаа. Сэтгэл ямар? Сайхан байна. За энэ номон дээр бас танай ангийнхан болон өөр шин зураг байгаа шүү дээ. Харж чадсан уу? Харж чадсан. Ямар ном бэ? Гоё ном. Ном өгсөн ах эгч нартай юу гэж хэлдэг? Ном өгсөн ах эгч нартай баярлаа гэж хэлээ. Баярлалаа. Намайг өсөх гэлээ Тэмүүлэн гэдэг. Би 15 дахь сургуулийн сурагч. Сэтгэл маш их өндөр байна. Манай ангийнхан их гоё гасан байлээ. тарааж өгчөө. Тэгээд энэ ном өгсөн ах эгч нартай Ном өгсөн ах эгч нартай баярлаа. Намайг Баттурын Алтан цул гэдэг. Би 15 дахь сургуулийн 5 ангид сурдаг. Тэгээд манай багш Адмаа гэдэг. Тэгээд энэ ном амар гоё санагдаж байна. Надад сэтгэл амар гоё хүлээ. Ирээдүйн гэрэлтэй нийгмийг цогцлох нэг эсэнд болж Монгол улстай эхийг бүтээх чадвартай иргэн болж төлөвшөх анхныхаа гарааг сурагч насандаа хийдгээ. Тиймээс чухал нандин мөчүүдээ насан туршдаа дурсаж явах, мөн төрлөх эрдэнэ дотороо бахархах нэг гэр бүл ив ивийг дээдлсэн нэг цул хамт олон гэдгээ өөр санан дурсаж бие-биедээ тус дэмтэй дотн хандах зөв хандлагыг эзэмшүүлэхэд төхөн болно гэж итгэж байна хэмээн намыг бүтээж өглөө гэж содулдаг гишүүн онцлж байлаа. Тус өдөрлөгт ирсэн хүүхдүүд төслөө шивнэн шаар хөөргөж дуртай хандлагынхаа тоглолтыг үзнээс гадна бусад сургуулиудын мөн мэдлэгийг үзэж нэгэн өдрийг хөгжөлтөд дурсамж дүрэн хөнгөрөөс юм а.